Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийнх нь хичээл нь болохоор Floppy eyebrow буюу хөвсгөр хөмсөг будалт. За тэгэхээр бидэнд 3хан бүтээгдэхүүн байхад хангалттай. За хөмсөг засагч буюу притиг байж болно. За хөмсөг хөсгөгч, за зулгаагч байж болно. За тэгээд хөмсгний харандаа, за тэгээд хөмсгний үсийг хэлбэржүүлэгч, гейл эсвэл софт буюу одоо нөгөө ийм савн байдаг шүү дээ. Тийм савн байж болно. За тэгээд энэ 3 бүтээгдэхүүнийг хэрэглээд хөмсгөө гоё хөвсгөр ийм нэмэрсэн юм шиг харагдуулах боломжтой байх нэ. За тэгээд бодолтонд орцгоё. За бид нар хамгийн түрүүнд хөмсгөө хэлбэржүүлэх хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө хөмсгийнхөө хэлбэрийг хараад илүүдэл ус нь хаана ургалттай байна, ямар хэлбэртэй байна. Тэр илүүдэл уснуудыг ерөнхийдөө дээрээс доош, доороос дээш хусах байдлаар авч өгнө. За тэгэхээр дээдлийнхаа хэсгийг дээрээсээ доошоо байдлаар хусаж өгнө. За одоо ингээ ялгаа нь харагдчихад дээдлэл маань илүү тодроод хэлбэр нь илүү цэгцтэй болоод ирнэ. За доотлийнхоо хөмсгийг болохоор зэрлэгийг хойноосоо урагш нь байж болно. Эсвэл дээрээсээ доош нь чиглэлээр хусаж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн эвтэйх нь болохоор хөмсгнийхоо дээд хэсгээс нь жоохон өргөж татжаагаад доошоо чиглэлтэй хусна. За үлдэгдэл авагдаагүй хэсгүүдээ болохоор урагшин чиглэлтэй байдлаар. За хөмсгийг Floppy eyebrow дээр хөмсгийг яагаад илүү засах шаардлагатай байдаг вэ гэхээр ерөнхийдөө дээш нь үсийн сардаалгаад босгоод хэлбэржүүлж байгаа учраас жоохон замбраагүй юм шиг харагдах гад идэг химнэл үүсгэж гаргадаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол эргэн тойрны хэсэг маань илүү жигд цэвэрхэн байж иж тэр хоёр маань илүү хавцалтна. Тэгэхгүй зэрлэг ихтэй хөмсгийг бүр илүү сагсаалгаа ичгаар жоохон бохир харагдах гад идэг талтай шүү. Тэгэхээр аль болох хөмсгнийхөө хэлбэржүүлэлтийг маш зөв гоё цэвэрхэн гаргах ёстой. За хөмсгөө будахдаа за дээш нь эхэлж самнаад за өсний ерөөхдөө тодорхой хэмжээний дээшээ чиглэлтэй болоод ирнэ. За үүнээсээ за нөхөлт хийх байдлаар хөмсгийг будаж өгнө. За хаана сэрэг харагдаад байна, хаана хоосон харагдаад байна тэр хэсгүүд дээр хөнхөн товших байдлаар өнгө өгөөд явна. За та нар эхлээд ерөнхийдөө анханаас нь амар цэвэрхэн гаргах гадаг шаардлагагүй хөнхөн юм нөхөх байдлаар нэм цэглэх байдлаар ингээ авчна. За үүнийг шоткороос самнаад урагшин, хойшин, дээшин, доошин уусгаад өгнө. За ингээ жигдэр болоод ирж байгаа. За одоо жигд болсныхан дараа хөмсгөө доошин самна. За хөмсгнийхөө 2-1 буюу тал хэсгээс нь хойшоо үсийн доош нь самж өгөөд дахиад одоо сэрэг хэсэг гаргаж гинөө тэр хэсэг дээрээ нөхөлт хийж өгнө гэсэн үг. 2 давтамжаар будах нь байна. Маш хөнхөн хагас даралтаар за адилхан шоткороо самнаад уусглаа. За ингээд ерөнхий хөмсгний будалт хэлбэржүүлэлт маань ингээд болчихж байгаа. За тэгээ аль болох ерөнхийдөө урагшаа доошоо байдлаар уусгаж дуусгах хэрэгтэй. Шууд зурааслаж дууссан байх ёсгүй. Суурл байхад хангалттай гэсэн үг. Одоо үнийгээ хөмсгнийхөө гэлээрээ хэлбэржүүлж өгнө. За энэ бүтээгдэхүүн маань өөрөө илүү ийм цавуулаг байдаг учраас хитрхи олон давтамжаар ерөөсөө явахгүй. Аль болох ингээд чичгнүүлэх байдлаар би хэлсэн тийм ээ. За доороос дээшээ. За ингээд өгөхөр хөмсөг маань ерөөхдөө ширхэг 2-3 ширхгээр нийлээд жоохон юм зурааслах байдлаар гарч ирнэ. Үүнийгээ тодорхой хэмжээний жоохон хатааж өгөөд араас нь
Будагнаасаа авахгүйгээр өөрийнх нь багсаар нь зүгээр хэлбэржүүлж өгнө. Будагнаасаа авчих юм бол хэд их давтамжаар явахаар яана гэлээ зунгаарлалтад, зууралдаад шаваарлцсан л юм болно гэсэн үг. За ингээд жоохон гараараа наах байдлаар гаргаад өг. За хөмсөг маань эхний ээлжинд ерөнхийдөө нэлэнхүүдээ энэхүү давтамжаар хийсээр хагаад хатаж эхэлнэ. За тэгээ хатсных нь дараа нь хамгийн уртлын хэсгийг аль болох дээшээ юм уу эсвэл урагш нь сөргүүлж ерөнхийдөө хэлбэржүүлж өгнө. За одоо ингээ ерөнхийдөө жоохон зунгаарлалтаад нь шүү. За үүнийг эсрэг тал руу жоохон татлаа хөвсгөр юм шиг болгож өг. За эхний ээлжинд бол ерөнхийдөө хийхэд жоохон төвөгтэй байдаг. Яагаад тэгэхээр цавуутай ажиллаж байгаа учраас хатах процессыг маш сайн тааруулахгүй бол нэг бол арьс руу наалтчаад салахгүй хатчихдаг, нэг бол хоорондоо наалтчаад хатчихдаг. За энэхүү бодолтыг хийснээр ерөнхийдөө хөмсгний өргөлт хэсэг болон нумарсан хэсгийг илүү дэмжиж өгнө. За ингэснээр нүд маань илүү сэргэг харагдаж өгдөг. За тэгээд илүү бас ирч хүчтэй харагдаж өгдөг байгаа. Тэгээд та бүхэн маань энэхүү бодолтыг туршиж игээд үзээрэй.